За hello мангар нар минь hello. За ямаа ер нь эртхэн дуусгая гэж бодож байна да. Ер нь одоо хичээл орохоос өмнө тийм ээ. За би ч тэгээд одоо удахгүй хичээлд орлоо доо ёо. Амьдрал жоох хэцүү байна шүү. За хайсбэтэл эхний бүлгийн сүүлийн анги The Show Must Go On. Манай эхний үзэгдэл болохоор баахан дэлгэцээр хайсбын чичийн бодол дээр юу болж байгаа тэр бүхнийг харуулад эхэлдэг. Юу вэ гэдээ харсан чи ер нь бол Vox тэр бүхнийг шинжээд нууцаар хараа сууж байгаа мөлий. Ер нь сталктай. Гэхдээ Vox-ийн ингэж харж сууж байгаа нь бас нэг өөр шалтгаантай. Тэр Аластрыг зүгээр л хожигдохыг харахыг хүсдэг. Үзэгдэл солигдоод магчтын тосгоныхон ер нь тулаандаа бэлдээд харин Чарли болохыг ээж маань энийг харж ясан ч бол гээд угаасаа Лили хаяа авчихсан шүү дээ Люциферийн нойрыг. Өдөлгөө манай Serpentines юмр мангар гангу хувцастай гараад ирдэг. Яасан бэ гэсэн чи одоо Serpentines биш General Penches гэж дуудаг нэ. Араас нь манай игдүүтэй нефтийн хоёр үхсэн харах барьж ирээд би яаж тослох вэ гэд ороод ирдэг. Харин Charlie хэрв чи сахиус нэгээр харуул энэнгээр бүлж устдаг гэд нэг юм сонин хутах шиг юм өгдөг. Тэгсэн манай гинхэн нефтий чинь манай Angel Dust-ыг худлах гай занчдаг. За бэж. За би энд яг нэрний тайлбарыг нь яг тайлбарлаж өгье. Angel Dust гэдэг нь бол нэг төрлийн хард эмхний нэр. Гэхдээ Angel Dust-ийн нэр нь болохоор Angel Dust юм хайна штэ. Бас шууд монгол руу орчуулвал сахиусан тэнгэрийн тоосон зэр гэж орчуулагдана. Тэгээд бид Angel Dust-ыг Angel буюу сахиусан тэнгэр гэж дууддаг болохоор нефти Чарлиг хэлснээр түүнийг хутгалах гэж байгаа. За одоо буцаад үргэлжлүүлье. Нефтиг яг Angel-ийг золтой хутгалахын даваан дээр Чарли тэр бишээ гэдээ эртхэн боловчдаг. Bitch, stop flexing your ability. Нүгэлтнүүдээ сонсцгоо. Бидэнд тусгалын өдөр эхлэхээс өмнө 24 цаг байна. Ажилдаа орцгоё. Харин энэ бүхний Vox хараад илгээ хөшл энийгээ сууж идэг. Чарли маань болохоор маргааш бид ялнаа гэд урам зоригийн үг хэлээд мэдээлэл хийж идэг. Гэхдээ түүний хувьд ялсан ч хамаагүй, ялагдсан ч хамаагүй. Ер нь та нартай уулзсандаа хамгийн best нь гэж хэлдэг. Нагсан манай нефти жингэнд бид өөхөх нэ. Яв яаж дуурчаа. Тэгээ манай вэги чин to ease the tension бид өөхөхгүй төлөө хичээцгээе гэдэг. Удалгүй манай хэд чин уух юм уугаад сайхан ярилцаад гоё бас quality time өнгөрөөдөг. Bro, just kiss him already. Дундаас нь Serpent. No, I mean General Penches. Дундаас нь General Penches орж ирээд өөхөхгүй төлөө энэ хундгыг өргөе гэж ороод ирдэг. Бас л хөөрхөн байгаа. Гэтэ чи итгэлтэй байна уу? Өөхөхгүй гэдэг. За. Цаанаас нь манай Alastair Nefty хоёр тэдний quality time өнгөрөөж байгааг тагтан дээрээс хараа зогсож идэг. Ягсан Nefty хөөжөр Alastair-ийн толгой дээр юм тавьсан алсан жомуудаараа хийсэн тэгтмээ тавьчихдаг. Хөөхөн тэгээ тэрийгэ хаан жом гэд нэрлэлцдэг байгаа. Цаана нь Angel Nefty хоёр ч гэсэн юм яриа сууж идэг. Гэтэ энэ Husky-ийн харцуул нэг л тийм crashсэн харцуу та. Мэдгүй. I guess you have changed. Oh my lord, bro. Stop checking him out. Just kiss him already. За болъё штэ хоёроо үзэгчд та хоёрыг мэдээд байна. Та хоёр одоо шууд гэрэлчих. Би орос үлгийг даан шүү. Мэдгүй та нар өөрсдөө юу даахаа мэд. Манай Penches бас сэтгэлээ ичлэх гээд Cherry дээр очижээ. Тэгээд угаасаа ичимхийн юм болохоор одоо тулаанд нь амжилт хүсье л гэдэг явчихдаг. Angel-гээ балган олгаач чи хажуунаас норж наа залууч хоёр бовт штэ. Яаж яга Cherry-ийн гаргаж байгаа царай чи чи. Харин Чарли маань найзтайхан зэрэг хараад гинт уйлаад эхэлдэг. Угаасаа амар overwhelmed нөхцөлтэй болохоор аргагүй л дээ. Ваги хонь нэрсэн байж л дээ. Тэгэд тэр Вагид би айгаад бид хожигчул яах юм бэ гэд хэлж идэг. За тэгээд өнөөдрийн ихний дөө More Than Anything reprise. You've already done so much. So many souls you've touched. More than anything, more than anything, more than anything. Wow! I've been waiting this moment for so long. За үзэгдэл солигдсон чинь Diwajинд манай Адам чи бүгдийг наална бүгдийн шаал гэж байж идэг шүү. Вагийн толгойг тасалж авчирсанд нь 100 heaven box өгнч гинөө. Чи улсын хурлын гишүүн биш штэ. Ladies, let's fuck shit up. За болорсон. Нөгөө үүд нь нэвчдэг. Манай хэд ч гэсэн ер нь бэлтгэлтэй зогсож идэг. Тэгсэн манай Vicky-хэн буюу Velvet Valentino Vox 3 яг кино үзэж байгаа шиг попкорн идэр барьсан тухлан суугаад эднэрийг үзэж идэг. За ингээл ер нь тал талын дайн ихэлвэ.
Тэгээ нэг юм хар хана үсгээд энэ нь ерөн сахиус нэнгэрүүдээ оруулахгүй байдаг. Тэгээ манай эд чинь дотроо бол тэгэл тал талын ёстой янзын гой тулаан хийж явах юм уу. Гэхдээ энэ Аластрын үүсгэсэн хан нь удалгүй Адамын ганц цохилтоор шууд устчихдаг. Эцээц манай Адам чинь зүгээр л нэг бүдүүн гिचиг бишлэг юм байна. За тэгээд тулан улам гал гарч байгаа нь болохоор Аластр Адамын эсрэг шууд нүүр тулна. Тэрийг манай боксууд чи би үнэхээр хатуурчглаа гэж хуцаж мацаад. Адам, анхны хүн төрүүлж өгөх юм. Чи одоо юу гэж лаларна вэ? Аластер, танилцсандаа даа. Үнэхээр энэ таатай хэрэг. Тэгээ манай хоёр хаалц үзэлцдیں۔ За тэгээ зүгээр байчихгүй бас Адамыг дизлид тулнаа. Энэ хүчтэй цогцолт нь Аластрын радио таяг хугарч түүний эффектгүй хоолойг анх удаа хэдүүлээ сонсон. Яг шокнд байгаа байдлыг ашиглаад тэр түүний хүчтэй цохиж чэйжний шархыг нь үүсгдэг. Энийг нь Vox үзэд бараг өөрөө ялж байгаа юм шиг баярлдаг шүү. Энэ удаа божих ёстой л дээ. Радио үхээгүй шүү. Гэхдээ үүгээр энэ нэвтрүүлэг дууслаа. Гээд алгуулчдیں۔ Тэр үхснэ гэж юу? Мэдгүй штэ. За тэгээ манай тулаан маань үргэлжилдгээр үргэлжилж лээ. Гэтэ Чарли гинт нэг юм анзаардаг нь Адам хүнтэй тулалдахгүй зүр сул явж идэг. Яасан бэ гэсэн чинь нөгөө угаасаа манай Аластер чинь алгуулсан штэ. Үхс үгээр мэддэхгүй. Харин Чарли түүнийг үхсэн л гэж бодчих шиг боллоо. Өөний хасан Серпенчос их бодлогошрохуу дээш харж агаад эргэж хараад Черри бариад үнсчдэг. Вау. Миний өгшөө одоо л зориг орж тээ. Гэвч түүний хийж байгаа зүйл нь өөрийгөө золиослох байж тараад Адамын өдөөс гардаг. Манай хүн чинь мөр гинт амар болол галал гэсэн чинь Бэж та энэ дээр өгчөж байгаа мó? Энхүү манай Серпенчос албан ёсоор өгдөг байгаа. Түүний өхөл буудлынханд их л хүн дээр тусав. Тэгээ Чарли минь төвчгээ байж ер нь хувираад хэлдэг. Манай Ваги Чарли хоёр шууд хоёрын эсрэг хоёрлоод Адам Лют хоёрын эсрэг үздэг. Нөгөө мөлөвт чинь манай Даслыг алчт юм да. Тэгээ манай хоёр чи яг өмнө насны нэг тийм одоо өс ханзангаараа бүр үнэхээр амар тулаан идэв. Энэ бүхнийг харж исэн Чарли доошоо явж туслах гэсэн боловч Адам урд нь гарч ирээд түүнийг нөгөө нэг Хайсбен хотел гэсэн логоор нь шидчихдэг. Манай Чарли бас их шазрун түүнийг жадаараа зоогоод нийтээшээ шидчихдэг. Хоёр эмэгтэйчүүдийн тулаан руу буцвал манай Ваги хоёр давхрынхаа суурийг нурааж Лютийн дээрээс нуран гунаад ороод ирдэг. Лют өгснө үү гэж юу? Үгүй. Юу гэж муу хүн өгөхгүй түүний гар нуранганд дарагдсан байдаг. Харин манай Ваги түүнийг алдгүй. Харин амьдарч өөрийнхөө хийсэн нүглийг төл гэдэг. Тэгэж Ваги түүнийг орхисны дараа хичээсээр гараа тасалчдаг шүү. Ёй. Харин Адам яг Чарлиг багалзуурдаад алахын давнд хажуу насныг нудраагаар ороод ирдэг нь Люцифер хурж ирсэн байдаг. Адма бро чамд ийм хүчтэй потенциал байхад чи ийм лалар юм ийж яад юм бэ? Харин Чарлийн тэр саяны үүссэн ангал руу нунж идэг. Гэтэ азар Люцифер гялс бариад авдаг бол хойноос нь гинт Адам дайраад хөөх манай Чарли чинь бас их хүчтэй байгаа шүү. Ганц гараар Адамыг шидэж байгаа байхгүй юу? За яг ингээл ууралсан Люцифер яг Адамыг алхандаа гэсэн чинь Чарли түүнийг зогсоодог. My girl чи яаж ийм хурдан хүний уучлж чаддсан бэ? Тэгчээд бас дөнгөж шамиртлаа зодуулчаа зүгээр байхгүй илүүддөө хил ам хийжгаад хойноос нь нийлтэйгээр хутгалуулчдаг аа. Энхүү Адамын үхлээр устгалын өдөр дуусч бүгд буцав. Одоо бүх юмдаас цэнгэлийн манлайд хүрсэнд бол Кэти Гилчой хүртэл яг сая юу болсон тухай мэдээлэл гаргадаг. Энхүү өнөөдрийн 2 дахь дуу гарлаа. Өнөөдрийн янг ч гэсэн дуусна. Анхны 7 өдрийн минь түргээ Serpent's энэ бичиг яа бүр үнэхээр гонигтай юм аа. The show it must go on final. He did it for us. Come on, little lady, why the frown? We can do this, we can build it. After the battle, masterless cattle, while the rest of hell's pissing, Alistair's missing, led with his tail between his legs. This place reeks of death. Once I figure out how to unclip my wings, guess who will be pulling all the strings? We can do this, we'll be better. Though redemption may take a while. We were sinners, clear their ledger, and then tomorrow it will be a fucking happy day.
Ингэж нэг юм дууслаа гэсэн чинь дэлгэх солигдчих юм. Дэваж нүрээд хөөх манай Sir Benches амьд байна. За 2 дугаар бүлэгт юу болд юм бол доо те. За одоо яг дууслаа гэсэн чинь дахиад дэлгэх солигчдیں۔ Юу ийгээ харсан чинь Лют маань Лилит дээр ирчдیں۔ За одоо л бүр яг жинхнээсээ дууслаа. За бүхэл бүтэн 1-р бүлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараа нь ямар ямыг яриулмаар байна? Эсвэл ямар юмнуудаар вэ штэ? Миний дуу оруулалт хийлгэмээр байна. Тэр бүхнээ хэлээрэй. За таалагдсан бол лайк, subscribe дараарай. Баярлалаа. Баяртай манган нар минь.